За сайн байцгаана уу. Тэнгэр заяат Монгол ахын дүүстэй энэ сайхан гэгэн тунгалаг өглөөний мэндийг уламжлан домгийн их бурхан халуун цувралынхаа 8 дахь дугаарыг өргөн барьж байна. За энэ дугаараа мөнх тэнгэрийн хүчин дор хэмээн нэрлэдэг байгаа. Учир нь мөнх тэнгэртэн монголчууд бид өдгөө мөнх тэнгэрийн хүчин дор хэмээн сүр хүчийг тунхаглан мөн хүн бүр дотроос мөнх тэнгэрийн сүр хүчийг ориглуулан ундруулан хөдлөх цаг нэрсэн. Тэнгэрийн зарлиг нь буусан. Ингээд тамхтай тэмдэгтэй өрсийг зарал хэмээн тэнгэрийн буулгасан зарилгийг ёсоор гүйцэлдүүлэн 33 нарны дотор амжиж тамхтай тэмдэгтэй өрсөөн зарлаж үүний өмнөх дугаараа хийсэн байгаа. За тэгвэл одоо эдгээр тамхтай тэмдэгтэй өрс нь хизээ хаана хэрхэн хуран чуулах вэ? Үүн дээр мөнх тэнгэрийн таалал юу юм болоо хэмээн тэнгэрийн тааллыг анирдан байж олсон мэдснээр энэ удаа та бүхэнтэйгээ хуваалцъя. За тун саяхан Улаанбаатар хоттой тун ойрхон газар ийм нэгэн сонин содон үйл явдал болсон байна. Доороос яг өчтөрөөс ингээ булаг урсч эхэлсэн. Тий. Энэ бүр өчтөрөөс ингээд урсч эхэлсэн. Тэгээ найз маань өчтөр над руу яриа. За осоо минь бидний хийсэн үйл их сайхан бүтлээдэ хөшөө. Өлзөтийн залуус төрийн бас байгууллагын тэргүүн Ухтгаяр гэж. Одоо бас миний найз юм зайран хүн байгаа. Тэгээд найзтайгаа хоёлоо Өлзөт хайрх уулан дээрээ гарч ирлээ. Энэ хараа ийм гоё хараа. Ингиж гоё ингээд. Одоо энэ бол дээд их нь бол биш. Тий чи ингээ амсангуу тий. Янзын тий. Тий. Аюу. Тий. За энэ бол Өлзөт хайрхан уулыг Тэнгэр тайлал бөөгийн холбоо хэмээх энэ том байгууллага Монголын олон бөө зайран удагдууд 3 жил тагсны үр дүнд энэ газраас аршаан булаг ориглон ундарсан байна. Тэгээ бид бол энэ газрыг бөөгийн том онгоны газар болох гэж одоо залуучууд маань энэ жил бид нар одоо 3 жил энэ хайрхан уулнаасаа гуйж байгаа. Одоо энэ намар бол маш том тахлаг болно энд. За энэ нь өдгөө хуран чуулга тамхтай тэмдэгтэй өрсийн чуулгантай хэрхэн ямар холбоотой юм бэ гэд ингээд дараах нэгэн тун саяхан болсон нэгэн сонин түүхийг мөн та бүхэнтэй хуваалцъя. Өнөөдөр хуран чуулга газар нь энэ юм байна. Нэг хоёр тэгвэл би хэлсэн чинь тойр хаан энэ 9 хотныг авчираад энэ ингээд тий төрөг өдөрдох 4 ордын нэг нь болгож ийм үүх түүхтэй газар нэг хоёрдгоо гэвэл энэ бурхан тайрхан бурхан халдун гэж ярьдаг. Бурхан халдун уулж бурхан дуулын ингэрдээ бид нэг чуулаад уулзчих. Энэ чуулж уулзж байгаа энэ бурханд хайрхны өвөг дээцэг өнөөдөр ингэж залсан. За энэ өдөр Ухтгаяр зарим маань энэ Өлзөт хайрхны бурханд хайрхныг тахих юмсан гэж олон жил би бодож төлөвлөж олон жил ярьсны эцэст өнөөдөр сайхан бүтлээ гэдэг бөөн баяр хөөрөөр энэ бурхан хайрхнаа би яг дахиад байж байтал та нар маань ирлээ гэд ийм том баяр хөөрөөр биднийг өгцөн. За ингээд яг энэ үеэрээ бид энэ бурхан халдун хайрхан уулынхаа их тахилгыг олон түмэндээ зарлах түүний тулд 3 нарны дараа нийт зарим удагдууд минь энд хуран чуулаад ингээд даяар монголчуудаа энэ сайхан үйлэндээ зарлан дуудъя гэдэг энэ үйлийг ярилцаад байж байх яг тэр мөчөд тэдний цуутын цагаагчгүй хэмээх цагаан гүнээс эр хар унаг гарсан байгаа. За энэ бол бас тэнгэрийн нэгэн онцгой дохио тэмдэгэ гэж бид түлээж авч ингээд тэнгэрийн эрэнд Ухтгаяр зарангаар биднийг ингээд сайхан угтлаа гэдэг ийм сэтгэл догтлолыг тухайн үед яриад өнгөрүүлсэн байдаг. Бид нар ингээд ирээд тэр бас бид нар ч бас маш том үедийг эхлүүллээ шүү дээ. Сая яриагаараа тий. Ингээд бүх одон зарангуудаа ураад 3 нарны дараа хэдүүлээ. Энтэй сайхан цуглаа морин цагтаа ингээд тэгээ гартал сайхан цагаа цуутын цагаагчгүй хар унаг гаргасан байна. Эр хар унаг. Оч чарлаа шүү дээ. Оч чарлаа. Унаг маань сайхан амллаа. Тэгээд ийм сайхан түүх бичиж хаана ямар түүх бичих үедийг бас намайг илгээгээд байгаа юм шиг гэдэг. Тэгээд бас яг л тэр батлагдж байна л да энэ үйл явдал дээр бас том өнөөдөр хаалтаа ийм баггүй. Өнөөдөр ингээд энэ бурхан тарихын тахиг олон жил болсон. Маш олон жил болсон. Энэ олон жилийн хугацаанд болсон үйлдийг өнөөдөр би магадгүй 20 жилийн дараа, 25 жилийн дараа, 30 жилийн дараа би тахиж байгаа байхгүй. Энийг би тахиж зөндөө хүссэн биелээгүй. Өнөөдөр биелээ болсон байхгүй. За тэгвэл үүнээс хойш
27 хоногийн дараа буюу энэ хөх луу жилийн зуны данд цагаагчин хонь сарын 3 хөх мэнгтэй цагаагчин хонь өдөр энэ газраас аршаан булаг ориглон гарсан байна. За тэгэхээр хөх луу жилийн зуны эхэнд цагаан морь сарын 3 хөх мэнгтэй хөх луу өдөр бид нар энэ даяар монголчуудаа эндэн хурамчуулах энэ үйлийг яриад энэ зарлал юмаа яриад байж исэн. Үүний дараагийн луу өдөр нь бид Бурхан халдун хайрхан уулаан тагихаар Улаанбаатар хотоос 150-аад хүний бүрэлдэхүүнтэй дээд цагаан арлыг зорин хөдөлсөн байдаг. За тэгэхээр үнэхээр намрын тахилга тийм өргөн хүрээтэй болох бол энэ нь хөх толбод нийт монголчуудын мөнх тэнгэрийн сүр хүчийг зарлан тунхаглан хөдлөх тэр нэгэн үеийн эхлэл байж болох уу? За энэ бүхэн үнэхээр ийм байж болох уу хэмээн энэ зөвлөн Тэнгэрийн улаач зарим хүмүүстэй уулзаж ярилцъя гэд энэ зуны наадмыг шутрахыг хүлээсээр ингээд цэстэн тэсгэл алдаад нэгэнтээ Тэнгэрийн зарлиг нэг хоног нэг хормыг ч алдаж болохгүй гэсэн Тэнгэрийн зарлиг байгуулахаар юутаач өөрийн энэ цувралаараа энэ хүү болоод байгаа үйл явдлыг тэдгээр хүмүүстэй хүргэж нийт ард түмэндээ цаг алалгүй хүргэж байх нь зүйтэй болов уу гэд энэ яриагаан та бүхэнтэй хүргэж байна. За одоо нэг чухал асуудлыг яригдана. За бид хэрхэн яаж үүнийг их Монгол улсын их хуралтай болгож даяар нийтийг хамрах ийм том үйл хэрэг болох вэ? Үүн дээр бид өөрсдийгөө танин мэдэж байх ёстой байр суурин дээр гарна гэдэг нэг том зүйлийг урьдаар бид өөрсдөн дээр ажиллаж энэ зүйлийг бий болгох ёстой. За ингээд үндсэн яриандаа шууд орохын тулд дараах нэг ярианд анхаарлаа хандуулахыг хүсье. Тэгэхээр бас төр засгаасаа ч гэсэн гуйж байна. Одоо энэ газрыг биднэрт ингэж онгож энэ газрыг одоо энэ бүүгийн гайхамшигтай юм нонгоны газар болоход нь та хэд маань ч гэсэн бас тусдын тусаа хайрлаарай. Одоо бид нар маань хэрвээ одоо энэ газрыг ингээд ус их орон маань ч гэсэн биднийг сайхан дэмжиж тийм ээ. Дэмжиж одоо энэ газрыг сайн сайхан одоо ингээд авч яваад ингээд яа гэх юм бол бид нар доор нь ингээд Монголын түүхэн бөөгийн онгоны газар болгож ингэж зан үйлээ хийдэг. Цаашдаа магадгүй энэ ч том одоо гадны маш олон жуулчд ирж зөвхөн энэ Монголын энэ одоо түүхэн энэ домогт энэ газрыг очиж үзэхийн тулд одоо гадны дэлхийн том бөөнөр удган зайрангууд болон дэлхийн одоо маш их жуулчд ирдэг газарч болох одоо тал өндрөө. Тэгээд үнэхээр үгүй найзуудаа. Энэ түүхэн домогт газрыг үзүүлэн болгоё. Ингээд мөнх тэнгэрийн шүтээнийг байрлуулах, онго шүтээнээ байрлуулах газар гуйгаад ингээд дэлхийгээс ирсэн олон жуулчдыг үүгээрээ баясгая гэд. Ингээд мөнх тэнгэрийн тэр агуу эрчмийг үзүүлэн болгож нэгэн газар хашаад ингээд тэр домогт газрыг үзүүлэн болгоё гэж энэ засгаас гуйгаад ингээд үүнтэй хамт өөрсдөө амьд үзүүлэн болоод ингээд дэлхийн хаа нэгтээс өнцөг болон бүрээс ямар нэгэн аргаар буруу болохаа ямар нэгэн аргаар мөнгө олж ирсэн тэр бүгдийн зугаацанглыг хангах төдийд өөртөө ажиллах түүний тулд энэ мөнх тэнгэрийн онго шүтээнийг ашиглах ийм зүйлийг хүсэж байна гэдэг бол энэ бол буруу. Харин бид яах ёстой вэ гэхлээр бид чинь өөрсдөө өдгөө цагийн домог болон амьдарч байгаа. Ирээдүйн үрстэй домог болон мөнхөрч өвгдийн байгуулсан гавьяаг өнөө цагт илүү давж илүү гавьяа байгуулад өөрсдийн үлдэж хоцорч байгаа хожмын үр саддаа үлгэр дуурал болох тэр домогт баатарлаг гавьяа дүүлэн бүтээгээд ингээд бидний өрс биднээс суралцаж бидний үлгэр дуурайлаар бахархан багтаж бидний байгуулсан гавьяаг давж байгуулад ингээд мөнх тэнгэртэн монголчууд үеийн үед өн мөнхөд оршин тогтнож мянганы толгой дээр хүн төрлөختнийг уруудалт оройтлоос нь авч гарах ийм түүхэн баатарлаг үйлэн үлддэг ийм л домогт Монголын домогт өрс нь одоо та болон бид юм шүү дээ. Харин энэ домог хизээ хэрхэн эхэлсэн бэ? Өдгөө хэрхэн яаж явж байна вэ гэдэг дээр бид нар одоо шууд ярилцах ёстой. За тэгэхээр домог хизээ эхэлсэн бэ? ЮНЕСКОгийн ерөнхий захирал Койчиро Мацура, Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблее, Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн тухай тогтоолыг инхүү 2005 оны 11-р сард батлан гаргасан нь олон улсын хамтын нийгэмлэгээс нүүдлийн соёл иргэншлийн баялаг өг
соёл хоорондын яриа хэлэлцээг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн хүлээн зөвшөөрч байдгийг харуулсан түүхэн ач холбогдолтой юм а. Хэмээн онцлон тэмдэглэжээ. Тэр 2006 онд ингэж эзэн Чингисийн минь байгуулсан тэр хүчрхэг Монголын төр дэлхийн улс төрийн тавцанд ингэж гарч ирсэн. За энэ дэлхийн улс төрийн тавцанд гарч ирсэн энэ хүчрхэг төрийг жинхэнэ бийжүүлэх ёстой. Жинхэнэ эзэд нь одоо Тэнгэрийн улааш болсон та нар минь юм байгаа юм. Тэгэхээр энэ үүрэгт ажилдаа одоо шууд гарах хэрэгтэй. Эсгийн тууралтнуудын төдийг үе дайны дэлхийн хамтын нийгэмлэгийн баяр болгож тэмдэглэсэн уг түүхэн үйл явдал зориулж Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намбарын энх хоёрын санаачилгаар их Монгол улс хэмээх номыг бүтээж 2007 онд хэвлүүлжээ. Энэ номод дэлхийн улс төрийн газрын зураг дээр өнгөнгийн будгаар ялгаж зааглагдсан их баг олон улсын эзэн хаан, ерөнхийлөгч, султан, эмир, ван, гүн, ерөнхий сайд зэрэг төр засгийн тэргүүнүүд шашин соёлын нэртэд тавиад зүтгэлтнүүдийн сэтгэгдлийг багтаажээ. Энэ мөнх тэнгэртэн монголчуудаас суралцъя гэд дэлхийн хүн төрлөختөн дэлхийн улс орнуудын удирдагчид 2006 онд Монголын төр түмэнд албан бичгүүдэн ирүүлсэн байна. Түүнийг нь тухайн үеийн Монгол улсын ерөнхийлөгч Намбарын энх хоёр томоос том ном болгоод Их Монгол улс гэдэг номон дээр бүгдийг нэмэгдгээд гаргасан байна. Энэ номтойгоо бид эргэж танилцаад дэлхийн хүн төрлөختний, дэлхийн улс орнуудын удирдагчдын, дэлхийн улс төрийн биднээс хүсэн хүлээгээд байгаа тэр бүх зүйлийг одоо та бүхэн, та бид бүгдээрээ өөрөөсөө гаргаж өгөх. Түүний төлөө бид нар үйлэндээ орох ийм л зүйл бидэнд хүлээгдээд байна. Тэгэхээр өнөөдөр дэлхийн хүн төрлөختөнд танаас оршин тогтнол хүсээд байхад та харин мөнх тэнгэрийн нэрийг барьж байгаад өнөөдрийн сүнс нь аль хэдийн байхгүй болчихсон. Энэ буруу засгаас мөнх тэнгэрийн нэрээр оршин тогтнол хүснэ гэдэг бол байж боломгүй зүйл. Тэд төрч ёсны олон зуун мянган жилийн түүхтэй Монгол түмэн дэлхийн соёл иргэншлийн сан хөмөрт ямар хувь нэмэр оруулав. Эзэн Чингис хаан хүн төрлөختөн дэлхийн улс орнуудын хөгжлийн түүхэнд ямар үүрэг гүйцэтгэж яаж нөлөөлөв гэдэг талаар өөрсдийн үгэн хэлжээ. Ингээд дэлхийн хүн төрлөختөн монголчуудаас суралцъя гэдэг энэ хүсэлтэн ирүүлж байхтай зэрэгцээд бид нар тэднийг сургахын төлөө дор бүрнээ үйлэндээ орсон байдаг. Тухайлбал айл бүхэнд тэр цаг үеэс удхан зайрангууд тодорч ингээд өвгдийн маань гэгэрсэн сүнс дээд тэнгэрт дэгдээд өдгөө 800 жилийн дараа хүн төрлөختнийг тогтоолохын тулд ураг удам болгондоо бууж ирээд өөрсдийн дэмэн өгөх гээд ингээд буугаад ирсэн. Тэдний тэргүү магнад явж байгаа нь одоо та бүхэн. Тэгэхээр бид нар та бүхнийхэн жолоодлогоор та бүхнийхэн дэмээр одоо энэ дэлхийн хүн төрлөختний улс орны удирдагчдын хүсэн хүлээгээд байгаа тэр зүйлийг дэлхийн хүн төрлөختөнд гаргаж өгнө. Тэгэхээр зэрэг одоо энэ засгаас юу ч хүсхийн хэрэггүй, харин энэ засагч нь та бүхний дөрвтэй шийдвэр, та бүхний удирдлага жолоодлогыг хүсэн хүлээгээд олон жилийг ардаа өнгөрүүлчихсэн байгаа юм а гэдгийг мөн бидний хийсэн олон бүтээлээс болон одоо болоод яваа үйл явдлуудаас та бүхэн илүү тодорхой харж болно. Одоо энэ муу хэлээд байгаа ерөнхийлөгч Хүрэлсөх, ерөнхий сайд Оюун Эрдэнэ хоёр чинь яг үнэндээ та бүхнийг байх ёстой байран дээр гарч ирэх тэр бүх нөхцөл тохироог бүрдүүлээд ингээд та бүхний тэр шийдвэртэй алхмыг л хүлээгээд байгаа юм шүү дээ. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол 2022 оны 7 сарын 11-нд Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсөх 159 доо түүхэн зарилгаан буулгасан байгаа. За энэ бол эзэн Чингис хааныхан байгуулсан тэр хүчрхэг төрийг өнөө цагт дахин мандуулж дэлхийн хүн төрлөختөнд амар амгаланг бэлэглэх, түүний тулд Чингисийн төр ёсноос суралцах. Өөрөөр хэлбэл та бүхний үгийг сонсож та бүхнээс суралцах тэр зарилгаан буулгачихсан. Ингээд энэ зарилгаар явах уу? Би одоо энэ хятадын энэ төрмгийн удирдлагаар явах уу? Алийг нэм бэ? Аль нэгэн дээр нь шийдвэр гаргаад энэ эзэн Чингисийн төрөө сонгох энэ сонголтоо хийгээч гэдэг хүсэлтийг 2022 оны 12 сарын 4-ний жагсаалын дараа 5-ны тэрийн өмнөний дараа 12 сарын 6-нд ард түмэнд хандсан мэдээлэлтэй маш тодорхой хэлсэн байна. Ялангуяа одоо энэ хэлээд байгаа мэдээлэл бүхнээрээ мөн хэлээд байгаа.
Нэгэнтээ энэ хүн энэ байр суурин дээр хятадын хоолойд нутаг тулгачсан яг энэ байдалтай байгаа учраас ухаант ард түмнээ ингээд ухаараач гэд нөгөө нэг эвэртэй малаа урдаан туугаад эвэргүй малаа ардаан туугаад ингээд хүрээд ирээч гэдэг тэр нэгэн хааны захидал шиг тийм л мэдгдлийг ард олонтон өгöd байгаа. Тухайлбал сая хэлсэн мэдгдэл дэлхийн 3 дугаар дайн болох уу эсвэл дэлхийн газрын зураг өөрчлөгдөх үү гэдэг сонголтын өмнө байна гэд. Энэ нь бол дэлхийн газрын зураг өөрчлөгдөнө гэдэг чинь тэртээ тэрэнгүү 2005 6 оноос дэлхийн хүндрэлтэн монголчуудаас суралцъя гэдэг хүсэлтэд дэлхийн улс орнуудын удирдагчид нь ирүүлчихсэн. Ингээ 2023 онд одоо энэ Далай лам 10 дугаар богдыг тодруулснараа нийт буддистууд монголчуудаас суралцахад бэлэн болчихсон. За мөн Ромын пап нь хурж ирээд Монголд хурж ирээд Монголын нутаг дэвсгэр дээрээс дэлхийн анхаарлыг Монголын зүг 5 хоногийн турш Монголын зүг харуулж байгаад ингээд монголчуудаас Тэнгэрлэг оршихугаас суралцъя. Өнөөдөр хүн төрлөختөн бид чинь дэндүү ойрыг харж байгаад өөрсдийн оршин тогтнолоо үгүй хийж байгаа юм байна гэдэг зүйлийг энэ Монгол орноос жилсэн байгаа нутагтаа очиод шилжсээр ирсэн. Тэгэхээр энэ дэлхийн улс орны амар амгалангийн өмнө хариуцлага хүлээсэн энэ том хоёр шашны энэ том төлөөлөгчд за тэгээд 3 дахь нь болох энэ Тэнгэр үзэлтнүүдийн чуулган Монголд болсон гэдэг чинь мөн дэлхийн тэнгэр үзэлтнүүд мөн монголчуудаас суралцах гээд ингээд Монголын зүг бүгд харуулж байгаа энэ цаг үедор бид нар зөв сонголтоо хийж зөв байр суурин дээрээ зөв хүмүүс нь гарч ирэхийн цагт магадгүй дэлхийн газрын зураг эргээд хүчрхэг Монголын гүрэн тус бий болох ийм байдлаар өөрчлөгдөх энэ зүйлийг ерөнхий сайд маань хэлээд байна гэж миний хувьд харсан байгаа. Үгүй бол энэ хятад гэдэг зүйл дэлхийгээс тэгэхээр цусны далайд бэлтгаас өөр арга байхгүй. Тийм учраас дэлхийн 3 дугаар дайн болох уу, Монголын их амар амгалан болох уу гэдэг сонголтын өмнө бид байна гэдэг үгийг хэлээд за ингээд зөв сонголт хийхгүй бол шин тогтолцоо, шин дэглэмд бид нар дасах хэрэгтэй болж байна шүү гэдэг үгээ ч мөн хэлсэн байгаа. Тэгээ одоо бид нар шинэ 30 жилийнхаа энэхүү тогтолцоонд бас дасах хэрэгтэй. Яг л энэ бол шин дэг явна. Яагаад энэ 30 жил явсан энэ тогтолцоог яагаад дахиад шинэ 30 жил шинэ тогтолцоо шинэ дэглэм гэж энэ хүн хэлэхэд төрөв. Үүнийг 12 сарын 6-ны мэдээлэлээр маш тодорхойлсон байна. Шинэ сэргэлтийн бодлогоор явах уу, өөр сонголт хийх үү? Хэрвээ миний гаргаж тавьж байгаа шинэ сэргэлтийн бодлого энэ реформыг дэмжиж байгаа бол намайг дэмждэг парламентыг бүрдүүлж гэсэн үг. Хэрвээ дэмжихгүй байгаа бол өөр сонголт хий. Энэ тохиолдолд хаос усахгүй, хугацаа алдахгүй. За тэгвэл энэ шинэ сэргэлтийн бодлого гэдэг нь юу вэ гэхээр 2021 оны 12 дугаар сарын сүүлийн өдрүүдэд буюу он солигдох яг энэ үедээ зэрэгцүүлж байгаад хүч төрөн маш их төрөмгийгээр улсын их хурлын солилцуулалт оруулсан. Энэ шинэ сэргэлтийн бодлого нь юу вэ гэхээр Монголын баялагийг маш их төрөмгөөлөн шахууж авах ийм төрөмгийн бодлого байгаа. Ийм төрөмгийн бодлого байна шүү дээ гэдгийг ард түмэнд танилцуулаад энэ бодлогоор явах юм уу өөр сонголт хийх юм аль нэгийг нь сонгоё гэдэг зүйлийг хэлээд байгаа. Тэгээд ард түмэн мэдээж мэрэгэн ухаанаараа зөвийг сонгож таараа гэдэг итгэл төгс байгаа учраас дэлхийн газрын зураг өөрчлөгдөх үү 3 дугаар дайнд дэлхийн нийтээр өргөдөх үү гэдэг энэ сонголтын өмнө хүн төрлөختөн байна гэдэг хүн төрлөختний хүрээнд хэлж байгаа үг шүү энэ үг тийм ээ. Дэлхийн дахин 60 гаруй улсад сонгуул болж байна. Хүн төрлөختний 50% саналаа өгнө. Энэ сонголт хэрхэн хийгдснээс хамаарч дэлхийн 3 дугаар дан болох уу эсвэл дэлхийн газрын зураг өөрчлөгдөх үгүй юу гэдэг том хэмжээний эрсдэлтэй дэлхийн нийт нүүр тулна. Тэгэхээр зэрэг нэгэнтээ дэлхийн шашны их жолоодогчд нь Монголоос суралцъя гэж хэлчихсэн байгаа. Тэгэхээр амар амгалан хүсэж байгаа, өөрийн хүчрхэг оршин тогтныг хүсэж байгаа, энх тайван эрхчлөө хүн юу хүсдэг тэр бүхнийг хүсэж байгаа бүхэн монголчуудаас суралцахын цагт монголчуудаас суралцъя гэд ингээд монголчуудаас суралцъя гэд ингээд дэлхийн шашны удирдагчид нэгэнт хэлсэн цагт ингээд Монголыг зориод дэлхийн хүндрэлтэн эрхийн цагт эргээд яагаад Монгол улс урдын адил хүчрхэг их гүрэн болж болохгүй гэж. Одоо энэ дээр гагцхүү та бүхний маань энэ Тэнгэрийн зарилгаан өөрийн итгэл үнэмшилтэй үнэмшил төгс.
Тэнгэрийн зарлиг байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг тэнгэр гэж ярьж чадахгүй ийм нэгэн үлбэр байдлаар бус. Үнэхээр тэгж тэнгэр гэж ярихлаар зэрэг энэ ард түмэн чинь шоолоо шившиглээд ингээд гутаагаа доромжлоод байдаг бол та бүх хүмүүс тэр эрдэмтэн мэрэгдэм түшээд ав. Энэ мөнх тэнгэрийн хүчин гэдэг чинь мянган жилийн чандыг төлөвлөөд ингээд мянган жилийн чандад хэрхэн бууж ирэх вэ гэдэг тэр бодлого төлөвлөлт тооцоолт бүхнийгээ хийчихэд энэ тооцоолт ёсороо эргээд бууж ирдэг энэ ухааныг танилцуулаад байгаа эрдэмтэн мэрэгдэм түшээд ав. Ингээд дэлхийн хүн төрлөختөн дэлхийн оюунт мэрэгдүүд хүлээн зөвшөөрөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ эрдэмтдийн түшиглээд ингээд тэдэндээ мөн өөртөөхөө өмг түшгийг өгөөд ингээд бие биенийхээ дэмийг аваад бид учир зүг ярилцсан байхад өнөөдөр дэлхийн хүн төрлөختний хүсэж байгаа тэр амар амгалан бид хүн бүхэн дор бүрэнээ өөр өөрөөсөө гаргаж ирэх юм аа. Бид нар бол энэ намар энэ үлзий тайрах ууланд бол маш том тахилга хийхээр болж одоо төлөвлөлөө. Одоо хөөрөөд яг нөгөө намрын дунд сард бид нар маш том тахилга хийж одоо энэ үлзий тайрах уулаа баясгаж энэ булах шанд гарлаа. Аршаан буулагийн уусанд чин алтхан бимээ торнон жаргава алтхан бимээ чаргсны учра аннасаа танда зориудя